өрөөдөрөө Нисдэг хүүг харадуулаарай Энд тэндгүй инээд бяхаж Ирхэмнэн хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Иргэдэг бидний дотны найз Хүүхэд бүрийг хайрлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүг амьдрал зүг хүсэл Зүг бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаант улсыг ихэмээгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон Эцэг найзууд Мөнхийн хотхон үргэлж хамтдаа Тэрэг хатан нисдэггүй нааш ирж юм. Хөө шудархан басан ямар гоё юм бэ? Мөнхийн хотын ихчий. Тийм байна Ямар гоё юм бэ Нисдэггүй. Сайн уу? Би хараа идэхөө. Үтс найзууд маань харагдчих. Тийм үү? Хөө нэвтрүүлэг эхэлсэн байна штэ. Нэвтрүүлэг эхлэе. Сайн байцгаана уу хүмүүс те? Өнөөдөр Найзгаа найзаа. өглөө нэвтрүүлэг эхэлж байна. Найзаа. Та нар өнөөдөр мундаг байсан биз дээ. Манай нисдэггүй ч гэсэн мундаг байсан тийм. Найзууд маань мундаг байсан баха. Яагаад тэгвэл манай нэвтрүүлгийг үздэг, мөнх хотхны үздэг бүх хүмүүс бол мундаг хүмүүс юм чинь. Бүгд үнцэнтэй онцгой сайн хүмүүс тийм ээ. Бас хичээлээ сайн хийдэг аав ээжийнхээ өгөн сайн ордог, сайн зан чанартай сайн хүмүүс шүү та нар. Yes. Өнөөдөр найзуудаа шүдэрхээ. Хаа. Би та нарт нэг таалгая. Таавара. Яа. Таавар. Харин Найзуудаа, онцог гэхлээр би зохиоцсон болохоор онцог гэж зүү. Би бас нүг таавар таахтай айгу маш. Тийм үү. Яах вэ? За би таалах уу? Тэггүй. Хэрвээ би тааш гоож надад туслаарай заяа. За тийм ээ. Ашгүй те. Тэгвэл би таана. За тай. За. Тийм. Чи сайн мартсан байх. Би зогоосон байхгүй юу? Тэгээд мартаад. Яг ийм тэг шүнцэг хэлбэртэй дөрвөлжин. Тэг шүнцөг хэлбэртэй дөрүүлж нэ. Хажуу тийш нь харуулангууд шов шулуун зураас шиг. За. Тэгээд дөрвөлжингийн голд нэгэн зөөртэй малгайтай мундаг ах ингээ байж идэг. Ахын дээдлийн болонд нь тоо байдаг. Тэр тоо тэр дөрвөлжин цаасны хаа сайгүй байдаг. Тийм. Тэр юу вэ? Нисдэггүй. Наад ч юм ээ. Яг дэвтэр бай. Дэвтэр. Яагаад дэвтэр вэ? Дэвтэр ингээд тэг шүнцөг дөрвөлжин хэлбэртэй хажуу талаас нь харах юм бол шулуун нарийнхан зураас гар харагдаг. Тэгээд бас дэвтрийн нүүрэн дээр нь янз бүрийн гай ах ихчдэрийн зураг ингээ байж идэв штэ. Тэгээд бас дээр нь зөндөө олон багш нар онцтон тавьдаг болохоор тэр дөн энэ тэндгүү байдаг болохоор яг дэвтэр мөн би зөв таасан баяргийн шүдэрхээ. Шүдэрхээ биш ээ. Гэтэ нэр яг тийм байж болох юм биш үү? Биш юм уу? Шүдэрхээ. Би ингээ юм таадаггүй байхгүй да. Яг хажуу талаас нь харах юм бол шов шулуун нарийнхан зураас шиг дэвтрийг чинь яг жоохон бүдүүн штэ шүдэрхээ. Тэгээд дөрвөлжин тэг шүнцэг тэр нөгөө талд нь хоёр морь байдаг. Заримдаа зөндөө олон үхэр байдаг. Тэгээд нэг гэр байдаг. Заримдаа нэг хотын зураг байдаг. Тэгэхээр нэстэггүй наа чи олон хувилбартай гэсэн үг үү? Тийм. Олон төрлөө. Олон төрөл байдаг. Батараа юу юм болоо? Юу юм бол таа? За би мэдгүй байна. Мэдгүй би бууж өгчихгүй. Бууж өгч болохгүй шүү дээ. Тэгвэл нэстэггүй наад чи юунд хэрэгэлдэг юм бэ? Энийг хүмүүс өдөр тутам хэрэгэлдэг. Үнийг
ямар зүйл хэрэгэлдэг вэ гэхээр өөртөө хэрэгтэй зүйлийг сольж авдаг төрөөр. Өөртөө хэрэгтэй зүйлийг сольж. Зөвхөн тэр биш яхаа. Гэтэ юу юм шүтгэ хийж авлаа шүү. Би харин мэдгүй. Сольж авдаг гэхээр хэрэгтэй зүйлээ сольж авдаг. Нистэггүй. Би нэг авах гэсэн. Чиг үнтэй штэ. Танд юу хэрэгтэй вэ? Надад мөнгө хэрэгтэй. Зөв мөнгө. Мөнгө яг тийм ээ штэ. Сүхбаатар Чинжингийн зураг байна штэ. Тэгээд тэгш өнцөг хэлбэртэй гастай. Хажуу талаас нь харах юм бол нарийнх юм зураг шиг. Тийм ээ. Тэгээд яг болонд нь тоотой, энд нь бас тоотой, эндээ тоотой, эндээ тоотой. Ард нь 2 морь. Тийм байна, 2 морь. Ингэдэг болохоор энийг мөнгө гэдэг. Одоо би чиний юу таалах гээд байгааг чинь л ойлголоо. Гэтэ нистэггүй. Чи яагаад өнөөдөр мөнгийг надад таалгасан? Мөнгө өнөөдөр шүтгэх юм гэсэн аахгүй. Би сайн үйлссэн. Ямар сайн үйлссэн? Яасан бэ гэхээр манай анги отгоо. Ээж нь ийм аваад ирээрээ гэд мөнгө өгсөн байхгүй юу? За. Тэгсэн чинь тэр мөнгөө найз маань алга болгоцсон. Тэгээд зөндөө удаад ээж маань намайг загнандаа эсвэл ээж маань одоо гэртээ идэх юмгүй хэцүү байгаадаа би мөнгөний алга болгочлоо гэд уйлаадсан байхгүй юу? Тэгээд би бүгдээрээ ангийнхнаараа нийлж агаад жоохон мөнгө нийлүүлээд тэгээд тэр мөнгийг нь бүтэн болгоод өгсөн. Тийм үү? Тэгвэл атгаа ээждээ загнаалаагүй бас гэртээ хэрэгтэй байсан зүйл авч чадсан юм биш үү? Авсан. Тийм аа. Ангийнхан ямар гоё сайхан сэтгэлтэй юм бэ? Тэ шүтгэх. Би нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Юу тэр вэ? Ингээд хоёулынгийнх нь бүх найз нар хүүхдүүд чухал тийм ээ? Тийм. Бүгд чухал. Гэтэ хүн чухал юм уу? Мөнгө илүү чухал юм уу? Чинийг ойлгохгүйсэн юм уу? Зарим хүмүүс мөнгийг хитрхийг хайрлах юм аа. Тэгээд тэрнээс болоод мөнгө олохгүй өдөржингөө яваад хүүхдээ ганцааргийн гэртэн төгжсөн. Нэг бол ерөөсөө тоохгүй аав нь гэртээ ирээд хүүхд нь баярлаад тоглоё гингүүд аав нь ядарж гинэ гэд унтаад маргааш өглөөнөөс ирээд мөнгө олохгүй л гараа авчт. Тэгэл тоохгүй зарим хүмүүс мөнгө олохын тулд зарим хүмүүс хохирол учруулж муу үс хийдэг. Тийм дээ. Тэгэхээр мөнгө чухал юм шиг байгаа зүсдэггүй. Тэг хүн бас чухал эзтэй шүү дээ. Тий. Уул нь мөнгө чухал да. Мөнгөөр бид нар хэрэгтэй байгаа бүх зүйлээ, бүх үйлчлэгийг худалдаж авдаг. Гэхдээ мөнгнөөс илүү хүн чухал. Тийм болохоор энэ мөнгөн дээр хүний зураг байгаа хаа. Магадгүй тий. Тэгээд шүүдэхээ. Хүн чухал юм бол яагаад хүмүүс ингэж тийм бол? Яагаад мөнгө олохын төлөө хичээдэг юм болоо гэж юу? Тий. Яагаад гэх юм бол аав ээж нар хүүхдүүд биднийг тижээгээд дулаахан хувцтай гидсэн цатгалан санаа зовох зүйлгүй дутагдах зүйлгүй сайхан амьдрахын тулд аав ээж нар ажил хийдэг гэхгүй юу? Ажил хийвэл мөнгө олно, мөнгөөрөө бидэнд хэрэгтэй байгаа зүйлсийг авч өгдөг. Тэгэхээр яг үнэндээ мөнгөний төлөө биш харин хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгаа гэсэн үг гэхгүй юу? Тэгэхээр тэгдэг байх юм байна тий. Зарим хүмүүсийн төлөө мөнгө олохоор явдаг. Харин зарим нь мөнгөний төлөө хүнийг хохироод юм биш тийм ээ. Зарим мөнгөнд бүр маш их шунхаарад мөнгөнд бүр дуртай болсон тийм хүмүүс муу санаатай болоод тэгээд хүмүүсийг хайрлахаа болоод мөнгө гэж яваад байдаг байхгүй юу? Тэгээд мөнгнөөс хатаад маш муу зүйлсийг хийдэг. Тийм дээ. Шүдэрхий. Би нэг зүйлийг ойлголоо. За. Би ч гоё юм үзүүлнэ. За тэг. За, энэ мөнгө байгаад тийм байна. Энэ мөнгө чамд хэрэгтэй биш шүдэрхий. Надад уу? Хэрэгтэй. Тэгвэл энэ мөнгийг ингээд нуглаа. Ийм гоё тэгшгэн байсан мөнгийг нуглаастай болголоо. Ингээд. Яах. Угаасаа мөнгө чинь хүмүүс гарандаа багтаахын тулд нугалдаг байхгүй да. Хөөг хиймсг маа нугалж байгаа юм чи?
За ийм жижигхэн болгоцоо. Одоо энэ чамд хэрэгтэй юу? Жижигхэн болгоцсон тийм ээ. Гэтэл надад хэрэгтэй. За тэгвэл энэ мөнгийг би бэлгэж агаад ийм болгоо ичлээ. За. Одоо энэ чамд хэрэгтэй юу? Наа чи нэг батсан ч гэсэндээ буцаагаад дэлгээд энэд ч юм бол зөв зүгээр мөнгө олчихно. Тийм ба надад хэрэгтэй. Тийм үү? Тэгвэл би нэг энэсийн жоохон уурлаа. Ураа ичлээ штэ. Одоо чамд хэрэгтэй юу? Надад хэрэгтэй. Би надад орсон хэсэг скотч чинь. Тэгвэл инглээ. Ингээ базаад ингэж хагаад дээрс нь зохиод ингээ бүр ингээ дараад ингээ мөнгөөр бас ингээ дараад ингээ одоо хэрэгтэй юу? Бүр муухай олчлаа тийм ээ. Тэгээд бас бацсан тийм ээ. Бас урагдсан тийм ээ. Гэтэ надад хэрэгтэй. Тийм баа шүдэрхээ. Аха. Мөнгө хэдий анхангаа үйлдвэрлэгдээд гахлаар яадаг гэхээр годирдэг шиг юм байдэн штэ. Агаагаа хатуу. Тэгэл хүмүүс хэрэглээл нуглаад ингээд базаал ингэсэн ч гэсэн яг энэгээр 100 төгрөгийн үнэтэй чихэр мэхэр юу ч байсан авч болдог тий. Энэ үнцийг алдахгүй бац. Аха, алдахгүй. Үнтэй адилхан хүн ч гэсэн үнцэнтэй. Яагаад гэвэл штэ. Зарим хүмүүс хүүхдүүдийг муухай авц өмссөн, ямар царай муутай гэж ялгуурлаж харьцдаг тийм ээ. Гэхдээ тэр хүүхдүүд яг л үүнтэй адилхан хэдий хуцан муухай болоод, нүүр нь халтар болоод, эсвэл царай муутай болсон байсан ч гэсэн энэ мөнгө хүнд хэрэгтэй байдагтай адилхан хүүхэд бүр ч гэсэн үн цэнтэй эвээрээ байдаг. Тэр хүүхд хэдий муу зүйл хийгээд тэгээд ухаад буцаад ирсэн юу ч болсон ч гэсэн хүн бол хамгийн үн цэнтэй. Яг зөв. Нисдэггүй чи үнэхээр гой тайлбарлаа. Баярлалаа чамд. Зүгээр би харин дөнгөж сая ойлголоо. Чою мөнгөний үн цэнийг надад тайлбарлаж өгснөөс хойш би ойлгосон. Яг үнтэй адилхан хүн үн цэнтэй юм байна. Гэхдээ хүн мөнгнөөс илүү үн цэнтэй шүү найзуудаа. Тийм болохоор найзуудаа хүүхдүүд бид нэр багаасаа мөнгөтэй зөв харьцах хэрэгтэй шүү. Аав ээж нь мөнгө өгөнгөд харамлаад миний мөнгө юм чин гээл мөнгийг хайрлах сэтгэл хэрвээ чамд байгаа бол тэр сэтгэлээ чи сайн дараад зөв сэтгэлээр мөнгөнд хандах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол мөнгийг чи хайрласаар хагаад мөнгөний төлөө муу зүйл хийдэг муухай зантай хүн болж хувирж магадгүй шүү. Яг зөв. Тэгээ бас найзуудаа мөнгнөөс болж нэгээ битгий гомдоогоорой. Мөнгөний төлөө хин нэгэндээ битгий хор хохирол учруулаарай. Яагаад гэвэл мөнгө хүний төлөө байдаг учраас мөнгө хүний эсрэг байж болохгүй. Тэгэхээр найзуудаа та нар хүнийг илүү хайрлаарай. Аав ээжигээ бас илүү хайрлаарай. Та нарыг жихийн тулд өсөж хүмүүжүүлэхийн тулд хичээнгүй та ажиллаж байгаа юм шүү дээ. Найзуудаа ч гэсэн хайрлаарай найзуудаа. Гэт өнөөдрийн мөнхийн утгын нэвтрүүлэг өндөрлжээ найзуудаа. Мөрөөдөлтөө нисгэе. Харанхуйч гэрэлтцгээе. Ханы хүүхдүүдээ баяртай.